видео үзүүлж байна. Наснаасаа эрт хөгшөрч байгааг тань илтгэх шинж тэмдгүүд. Шилтээ ноооны тагийг онгойлгож чадахгүй байна уу? Өмд чинь бэлхүүсээрээ байруулж хүл хэсгээрээ томддог болсон уу? Тэгвэл танд аль хэдийнэ хөгшрөлтийн шинж тэмдгүүд ажиглагдаад эхэлжээ. Гэхдээ санаа бүзэв. Хөгшрөлтийн эсрэг авах арга хэмжээг яг одоо бид танд саналдуулах гэж байна. Оройтсон гэж хизээч бүү бодоорой. Хүн шантрахгүй л ямар ч зүйлийг давж гарч чаддаг шүү дээ. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүй танилццгаая. Үс уналт. Үс унаж ямар нэг хэмжээний халцралт үүсгэх нь хөгшрөлтийн хамгийн том шинж тэмдэг юм а. Гэхдээ дан ганц толгойн үс биш гэдгийг анагаах ухааны мэрэгчлэн Биндая Ганди хэлжээ. Шилжилтийн насан дээрээ сух цавны орчинд үс ургадаг гэдгийг бид мэднэ. Энэ нь ч гэсэн таныг хөгшөрч байгааг илэрхийлж байгаа нэгэн зүйл юм. Хүнд юм өргөх. Булчингийн хүчин таны насжилттай шууд холбоотой байдаг бөгөөд хүн хөгшрөх тусмаа энэ хүчээ алддаг нь тамир тэнхээ чадал мотой болгодог хэмээн Зондайт номын зохиолч үргэлжлэлийн судалгааны ашгийн бус санхүүгийн тэргүүн Барри Сайерс өгүүлжээ. Энэ нь гэхдээ заавал хүн бүрт тохиолдоод байх зүйл биш бөгөөд хүндийн үргэлтөөр хичээллэх, өөр хүчний дасгал хийх зэргээр булчингийн масаа нэмэх боломжтой байна. Хөхрөлт удаан эдгэрэх. Авсан шарах гэмтэл нь өмнөхөөсөө илүү удаан хугацаанд эдгэж байвал энэ нь бас хөгшрөлтийн шинж тэмдэг хэмээн Ира Фостер ярьсан байна. Хүний арьс бол хамгийн том хэмжээтэй эргэтэн бөгөөд өөрийгөө илэршүүлэх гайхалтай хүч чадалтай гинэ. Тиймээс хэрвээ таны шарах түргэн эдгэж өгөхгүй байгаа бол дотоод насжилтын тогтолцоо тань идэвхтэй үйл ажиллагаанд байна гэсэн үг юм а. Үеийнхнээсээ илүү үрчлээдэх. Үрчлээ үүсэх арьс унжих нь хөгшрөлтийн явцад илэрдэг хамгийн түгээмэл хийгээд тодорхой шинж тэмдэг гэдгийг бид мэднэ. Гений байдал нөлөөлөх боловч амьдралын хэв маягийн хамгийн гол үүрэгтэй байдаг талаар анагаах ухааны эмч Константин Жорж өгүүлжээ. Зарим хүмүүс тамхи нарны нөлөөлөл, буруу хооллолт, согтууруулах ундааны хэрэглэнээс болж илүү үрчлээдэх тохиолдол гардаг байна. Энэхүү хөгшрөлтийн явцыг амьдралын хэв маягаа өөрчилж, жимс ногоог хэрэглэснээр удаашруулж болдог гэж тэрээр зөвлөсөн байна. Гадуур гарахаасаа залхуурах. Миний бодлоор бид үргэлж хийх дуртай байсан зүйлдээ дургүй болох нь хөгшрөлтийг илэрхийлэх бас нэгэн шинж тэмдэг хэмээн үзжээ. Ихэнхдээ тэд ямар нэг шалтгаан бодож олоод найз нөхдөөсөө зайлс хийх болдог гэж Jank Family хэлжээ. Жохом яагаад гэдгийг та гайхаж байна уу? Тэгвэл бидний сэтгэл санаа болон бие биелдэр хоорондоо нэгт холбоотой байдагтай холбоотой ажээ. Гарын хүч муудах. Судалгаагаар гарын хүч чадал муудах нь хөгшрөлттэй хамааралтай болохыг тогтоосон тухай мэдээлэл их сэтгэл судлаач хөгшрөлтийн эсрэг эрүүл мэндийн төвийн тэргүүн Jenny Wilson бидэнд хүргэсэн. Үүний учир нь булчин болон хүч чадал алдагдaltaй шууд холбоотой. Мөн гарны хүч сулралт нь таны тархи хурдан хөгшөрч буй илэрлэл юм. Судлаачид энэ талаар тодорхой мэдээлэл олоогүй ч тархины мэдээлэл боловсруулах хэсэгтээ хамааралтай гэдгийг тогтоосон байна. Таргалалт ба туралт. Гэдэс хэсгээрээ таргалах нь хөгшрөлтийн илрэл бөгөөд дээр нь булчин ясны сулралт нэмэгдснээр гуйын булчин агшиж өндрийн хэмжээ багасгахад хүргэдэг. Мөн хоол боловсруулах системуудах ясны сэргэжилт явагдах эрсдэлтэй. Азар энэ бүхнээс сэргийлэхийн тулд та хоол хүнсэндээ анхаарал хандуулж дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй маа. Мөөгөн хөгшрөлтийг удаашруулах үр нөлөөтэй тул өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй. Арьс хурааших. Арьс хураашиж загтнах нь бас л бидний ярьж буй сэдвтэй хамаатай. Хэдийгээр өөр олон шалтгаанаас үүдэн арьс хурааших явдал гардаг бөгөөд гипотризм гэх эмгэг үүссэнийг үгүйсэхгүй. Хүний биед шингэн татагдсанаар нүүр хавгнах, жин нэмэх, үс унах, ой тогтоолтон муудах, үе мөч өвдөх, булчин сулрах зэрэг асуудалтай нүүр тулгардаг ажээ. Нойр гүйдэх. Нойр гүйдэл эсвэл зүгээр л хангалттай сайн унтаж амарч чадахгүй байх нь стрессийн гормон ихсэнтэй холбоотой байх тохиолдол бий. Энэ гормон нь бидний насжилттай шууд хамааралтай дээр хүний стрессийн хэмжээнээс болж бүрч их нэмэгдэж байдаг хэмээн Нью-Йорк дахь хөгшрөлтийн эсрэг төвийн эмч тайлбарласан байна. Иймд уур бухимдлаа дарж хянаж байх хэрэгтэй. Энэхүү гормоны өсөлт нь хүнийг таргалуулах, дархлааны системийг салруулах зэрэг муу нөлөөтэй ажээ. Нүүрний арьс унжих. Яс жижигэрх нь хөгшрөлтийн энгийн нэгэн үр дагавар бөгөөд нүүрний ясны мас багаснаар хацар унжих, урвал жижигрэх зэрэг өөрчлөлтүүд гардаг байна. Зарим хүмүүс тамхи татаж шинэ хичээл багтаа хоол хэрэглэх, зүрх судасны өвчлөлт өртөх зэргээр энэ үйл явцыг хурлуулж орхидог. Эсвэргээрээ хэд ихчийн хаях нь бас наснаасаа хөгшин харагдахад нөлөөлдөг байна. Үүнээс сэргийлэхийн тулд дасгал хийж эрүүл хооллох нь чухал юм а. Наснаасаа хөгшин харагдах.
хүний жинхэнэ насыг таахдаа бидний тарих маш оновчтой байдаг талаар доктор биологийн шинжилгээ ухааны холбооны тэргүүн Стивен Аустед өгүүлжээ. Танихгүй хүмүүс насаа таалгаад үзээрэй. Тэдний хариултаас дунджийг нь олоход танд хөгшрөлт хэр хурцтай явагдаж байгааг мэдэх болно. Үйл хөдлөл удаашрах. Найз нөхдөдөө явж байхдаа үргэлж ард нь үлдээд байна уу? Найзын чинь жирийн алхааны хурд тань хэрхэн хөксөрж байгаагийн илэрлэл болдог гэвэл та идэх үү? Алхааны хурд нь хөлний булчин хэр сайн ажиллаж байгаагийн илэрлэлээс гадна мэдрэлийн системийн үйл ажиллагааг бас харуулж байдаг. Үүнийг засах хамгийн амархан арга нь байнга алхах, дасгал хийх явдал юм аа. Арьс толбодох. Нарнаас болж сэвх толб үүсэх, үрчлээ арьс унжих, толб гарах зэрэг байдал нь хөгшин харагдуулдаг байна. Нас зацуу хүмүүстэйгээ харьцуулахад таны арьс хэтэрхий их толбтой байгаа юм шиг санагдвал та арьсаа хангалттай хамгаалдаггүй гэсэн үг. Цаашдаа нарны тос төрхөж, гоо сайханчтай энэ талаар зөвлөлдөөрэй. Шатаар гарахдаа ядрах. Шатаар гарахад хэцүү байгаа байдлыг та магадгүй өвдөгний өвчин, хөдөлгөөний дутагдaltaй холбон тайлбарлаж магадгүй маа. Гэхдээ үүнд нөлөөлөх бас нэгэн шалтгаан нь хөгшрөлт байдаг гэдгийг санаарай. Булчингийн эрүүл мэндийн хөгшрөлттэй шууд хамааралтай тул энэ төрлийн чадвараа алдах нь таны бие бодсноос тань илүү хурдан хөгшрөөд байгаагийн илэрлэжээ. Хүн 40 наснаас эхлэн булчингийнхаа 8% орчмыг алдаж эхэлдэг байна. Сарын тэмдгийн мөчлөг алдагдах. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа мөчлөг алдагдах нь цэвэршилт явагдахаас 15 жилийн өмнөөс ихэвчлэн ихсдэг байна. Ганди хүмүүсийн анзаарч үздэггүй хөгшрөлтийн нэг шинж тэмдэг нь 30-40 насны үед сарын тэмдгийн мөчлөг тогтворгүйжих, энэ гормоны тэнцвэргүйжилт, жин нэмэх, булчингийн масс хасагдах, нооргүйдэл үүсэх, биеийн хөгшрөлтийг түрүүлсгэх, зүрх өвчлөх, чихрийн шижин үүсгэх зэрэг нөлөөг үзүүлдэг хэмээжээ. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.